Сайн байцгаана өрхөн үзэгчдээ, саяны телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрийг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үзлийн эндэрвэж тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно. Ховд аймагт анх удаага баруун бүсийн уулын дугуйн Бүхай 2019 тэмцээн 8 дугаар сарын 13-5-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өнд баруун 3 аймгийн 24 тамирчин хүч сорилоо. Тэмцээн нь нийт 3 өдөр Ховд аймгийн төв ард аюушийн талбайгаас булган сүмийн чиглэлд Бүхай ба Кросс гэсэн хоёр төрлөөр явуулж аваргуудыг шалгарууллаа. Онцлон дурдахад энэхүү тэмцээнд шүүхийн шинжилгээний газрын дарга Экватораар ахлуулсан манай аймгийн багц тамирчид анх удаага оролцож төрүүлсэн байна. Тодруулбал багийн дүнгээр 450 км нийт 12 цагт 40 минут явж 1-р байрыг эзэлсэн бол ганцаарчлан төрөлд 45 км 1 цаг 22 минутанд явж манай аймгийн тамирчин Медэтбек 3-р байрыг тус эзэлсэн байна. Нийлбэр дүнгээр Баяулгийн аймаг шилжин явах цомын эзэн болсноор дараа жилийн баруун бүсийн тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Өнгөрсөн 8 сарын 11-ээс 15-нд хооронд болсон баруун бүсийн Ховд аймагт болсон баруун бүсийн тэмцээнд манай баг амжилттай оролцож багаараа 1-р байрыг эзэлсэн юм а. Нийт 280 км-ийг туулж 13 цагт байранд орсон. 450 км-ийг туулж багаараа 1-р байранд орсон. Нийт 13 цаг 50 минутанд орсон. Дараагийн өдөр нь ганцаарчлан бөөн гараан дээр 45 км дээр 3-р байранд орж амжилттай оролцлоо. Манайх багаараа 1-р байр эзэлснээрээ шижин явах цом авч дараа жил болох тэмцээнийг Баяулгийн аймагт зохион байгуулалтаар болсон. 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Цагаануур бомтоос 3 аж ахуйн нэгжийн 54 том жимс хүнсний ногоо импортлогдсон ба импортоор оруулж ирж буй жимс хүнсний ногоонд хяналт шалгалт хийхэд сонгоны нитратын хэмжээ их гарч лабораторийн давтан шинжилгээнд оруулж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарсан сонгоныг хураан авч эзнийг байцуулан устгалд оруулж ажилласан байна. Цаашид аж ахуйн нэгжүүд жимс хүнсний ногоо импортлохдоо гарал үүслийн гэрчилгээтэй экспортлогч улсын эрсдлийн үнэлгээ тогтоосон лабораторийн шинжилгээний дүнтэй Монгол улсын стандартад нийцсэн 20 сэрийн стандартын шаардлага хангасан жимс хүнсний ногоо импортлохыг анхааруулж байна. Сүүлийн 14 хоног Цагаануур бомтод хяналт шалгалтаар ажиллаад ирлээ. Энэ ажиллах хугацаанд 3 аж ахуйн нэгжийн 54 том жимс хүнсний ногоо импортлогдсон. Лабораторийн шинжилгээнд Чин ургас гарч байгаатай холбогдуулан жимс ногооны нитратын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарах тохиолдол ихээр гараад байна. Шинжилгээний лабораторийн шинжилгээнд хамааруулж тэгээд ямар нэгэн нитратын зөвшөөрөгдөх хэмжээ их гарвал энэ давтан шинжилгээ авч мэргэжлийн хяналтын газрын лабораторийн шинжилгээнд хамааруулдаг. Тэгээд их гарвал саяны нөгөө нитратын хэмжээ батлагдвал шууд устгалд оруулж арга хэмжээ авч ажиллаж байна. Нитрат гэдэг чинь азотын нэгдлүүд сүүлийн үед энэ газар тариалан их хэмжээний ургас авахд зорилгоор бордо маягаар хэрэглээд байна. Тэгэд ургамуулдаг жамыг нитрат болж хоригдлогддог. Тэгэд хүний биед ихээр хэрэглэхээр чинь
чинь толгой эргэх, бөөлжиг, элэг тумрах тийм чинж дэмжиг илэрч бас улмаар хорт гавдрын эс өсгөдөх тийм хортой нэгдлүүд бодис. Тийм учраас аж ахуй нэгжид бараа бүтээгдэхүүн импортлохдоо гарал үүслийн гэрчлэгээтэй экспортлогч улсын эрх бүхий байгууллагаас олгосон лабораторийн шинжилгээний дүнтэй Монгол улсын стандарт нийсэн хорой зэрэг эрүүл ахуйн шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүн импортлохыг анхааруулж байна. 2019 оны 8 дугаар сарын 20-наас 8 дугаар сарын 24-ний хүртэл цаг агарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулж байна. 20-нд төв зүүн аймагуудын ихэнх нутагт, төв аймагуудын нутгийн зарим газраар, 21-ээс 23-нд баруун аймагуудын нутгаар, баруун хэсэг зүүн аймагуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун болон төвийн аймагуудын нутгаар зарим газруудаар бороо орно. Дуу сахилгаантай салхи 20-нд Говь талын нутгаар, 23-нд зарим газраар төр зур секундад 14-өөс 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хинти, Уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Уулз, голын хөгөөр шөнөдөө 0-оос 5 градус, өдөртөө 13-аас 18 градус, төвийн бус нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-өөс 19 градус, өдөртөө 24-өөс 29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-аас 11 градус, өдөртөө 17-оос 22 градус дулаан байна. 23-наас эхлэн ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна. Эрхэм үзэгчдээ, энэ хүрээд Саян телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Дараагийн хөтөлбөрөөрөө иргэн уулзтлаа. Баяртай үзэгчдээ.